Одоо энэ ховд гол бол ер нь Ховд аймгийн хамгийн том гол гэж бодож байгаа. Тий. Хичнээн голтой бай ер нь Ховд. За энэ баруун Алтай нутаг бол олон одоо уулын голуудтай. Мөнгө цастаа уулсаас их авсан. За Ховд гол бол түүний нэг нь. Алтай таван богдос сүүн гол хурган хотон нуураас энэ Ховд гол их яваад одоо хоёулаа нийлдэг. Би одоо энэ жоохон ийм ширүүн урсгалтай гол огт харж байгаагүй. Монгол тийм үү Ховд голын одоо энэ урсгал шиг юм ширүүн урсгалтай гол байхгүй. Байхгүй баг тийм. Тий. Энэ одоо секундэд 120 м3 гэж ярьдаг үлээ дээ тийм үү. Маш одоо их ус урсдаг. Ягаад гэвэл нөгөө өндөр дээрээс энэ хавцлыг дамжаад доош унж байгаа учраас маш хүчтэй, маш их ус одоо энэ урсж өнгөрч байгаа. А тийм учраас энэ дээр нөгөө усан цахилгааснаас барих нөөц нь болсон. За мөн одоо Ховд гол эх оронч гол. Бид нар ч одоо сэлэн мөрөн дээр эгийн гол дээр гол усан цахилгааснаас барих гэдэг. А тэгэнгүүт орсуулж өвчдөг. Гадагшаа урсж байгаа учраас наад усны чи урсгал голдрол тийм үү. Нөөцөд байгаль нурт цэсэр нөлөөлнө гэдээ орсууд зөвшөөрдөггүй. Ховд гол эх оронч гол учраас Алтай таван богдоос их яваад 650 орчим км урсаад хар усны нуран зүтгэдэг. А тийм болохоор хэн нэгний одоо гадаадын улс орнуудын эрх ашигт сонирхол одоо тийм хөндөгддөг учраас энэ дэр бол усан цахилгааснаа барихыг чинь одоо Орос хятадууд их дуурдаггүй. Ийм одоо эх оронч гол Монголын хамгийн ширүүн усалтай хамгийн одоо ус урсдаг гол бол яг энэ хэсэг байна. Одоо энэ харж байгаа бох тийм ээ. Тэгээ доошоо тэр боргоо бас тийм. Зүгээр ингээд адуу давхиж байгаа юм шиг л харагддаг тий. Тэгээ би нөгөө том чулуунуудтай болохоор бас яг ийм юутай байд юм болов гэж бодсон. Угаасаа л урссан хоёр гол. Энэ хавцал дундор маш доошоо хөрчтэй урсж байгаа юм. Уруудаж. Үндсэндээ л нэг үерийн ус тэгээ ирчлээд хуйлраад орж идэг шүү дээ. Яг түүнтэй адилхан. Тийм байна. Одоогор баруун бүс нутгийн одоо түүхэнд хамгийн том бүтээн байгуулалт бол цементний үйлдвэр байгаа. А тэгвэл цементний үйлдвэрээс даруй одоо тийм үү өшөө том бүтээн байгуулалт одоо эхэлж байна. Ойрд ажиллаар ч юм уу, амны ажиллаар ч гэх юм уу, нутагтаа их ойр харахаа ирж байна уу? Ер нь хэр хугацаатай ирж очдөг вэ та? Нутагтаа байнга ирж очдөг. Манай ээж маань одоо Ховд аймагт амьдардаг. Яа харахгүй одоо ээж маань энд амьдарч байна. Заагаас одоо тойрог, төрсөн нутаг тийм болохоор илүү одоо нутаг руу гүйдэлтэй. Тойрогийнхоо иргэдийн ажил асуудлыг шийдэх, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хууль тогтоомж гээд их хурлын гишүүний яслаад олон л ажлуудыг бас хийж хэрэгжүүлэхдээ тойрогтойгоо ойрхон ажилладаг учраас байнга ирдэг одоо тэгэл ээжтэйгээ ойрхон уулздаг. Энэ бол сардаа бол нэг удаа бол энэ заавал ирнэ. Та ер нь яг Ховд аймгийн Ховд хотын аймгийн төвийнх үү тий? Тий. Одоо энэ харагдаж байгаа одоо Ховдын хонхор гэдэг. Манай Ховд аймгийн төв Ховд хот чинь бол ингээд эргэн тойрон одоо уулсаар хүрээлэгдсэн. Одоо Хатанбаатарын Сэлмээ ирсэх хурц уулс гэдэг одоо энэ сайхан хурц уулс байна. Тэгэл тэр одоо мөнх цастаа хөгсөрхийн уран гээд мөнх цастаа уулнууд байна. Ингээд хонхор газар буян толын хөвөндөр байдаг. Яг энэ Ховдын хонхорт би төрсөн. Ховдын хонхорт өссөн. Одоо энэ буян толынхаа хөвөнд энэ сайхан зүлгэн дээр энэ одоо хүүхэд нас өнгөрсөн. За 2 дугаар ангиас 8 дугаар анги хүртэл бол хөдөөс суманд одоо бас амьдарч байсан. Мянгат суманд, Чандман суманд. А буцаад одоо 10 дугаар анги энэ аймгийн төвд энэ 2 дугаар амжилтын сургуульд төгссөн. За бизнесийн гараач гэсэн бас Ховд аймагтай холбоотой Ховд аймагт бас бизнесийнхаа гараа хийж ажиллаж амьдарч эхэлсэн. Ховд хоттой их нэртэйгээ одоо хурмаа хийж одоо энэ харагдаж байгаа гэр хороол талын хашаа гэж одоо гэр хороолд гэр барьж одоо хурмаа хийж гэрт бас анх одоос гал голомтоо асааж. Таны гэр бүлийн хүн бас Ховдих гэсэн үг тэгэхээр. Тий манай ихнэр Ховдих. Ховдтой танилцаа. Тий би тэр чинь 10 жилийн нэг ангийн хоёр. 10 жил. Нэг байрных, нэг ширээнийх. Тэгэл одоо насаараа татаа хамт амьдрал ингээл 3 хүүхд төрүүлэл 3 бартаа, 3 зулцаг төрүүлэл одоо тэгэл 5 бартаа ингээд амьдарч байна да. Их сургууль сурахтаа та Улаанбаатар хотод сурч байсан уу? Ямар мэргэжлэр сурч байсан? Санхүү эдийн засгийн дээд сургуулийн бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Далаад нь одоо Голландын мастерт их сургууль Улаанбаатар дахь салбарыг бас магистр бизнес удирдлагаар хамгаалсан. А сүүлд одоо их хурлын гишүүн болсныхаа дараа Монгол улсын их сургуулийн одоо хууль эрх зүйн ангийн бас төгссөн. Ийм л одоо мэргэжлээ эдийн засгийн эрх зүйч мэргэжлээ. Байгаль бол өстой яалтчгүй үнэхээр гоё юм. Одоо би ч анх удаа ирж байгаа. Тэгээд нөгөө хангаа гэдгийг чинь яг л ар хангаагаараа ч юм уу те хангаагаараа төсөөлөл ингэ байдаг байсан. Үнэхээр нөгөө нэг гэрийнхаа тооноор малаа хардаг гэд яриа байдаг. Тэгвэл тэр өстой үнэхээр үнний ортой юм байна те. Таны ээж бол одоо сайхан эмэгтэй байгаа.
таныг ирэх болгонд их баярлдаг баг та. Өдөр Мэдээж тий. Энийг алтаалаа хөтдөг баг. Тийм миний ээж одоо 7 бурхан шиг 7 хүүхэдтэй. Тэгээд 3 охинтой 4 бандтай. Тэгээ ерөөсөө бид бүгдийн төлөө ерөөсөө бүхий л амьдрал те бүх юм зориулж байгаа. Одоо ингээд 39 настай том хүүхэд нь 18 настай, баг хүүхэд нь 3 настай үлдэж ирсэн. Ханижлаа алдаад. Тэгээ ганцаараа одоо энэ одоо 18 наснаас 3 нас хүртэл 7 хүүхдийг бас авч явах гэж бас ээж минь хичээсэн зүтгэсэн. Үнэхээр одоо бас бид бүгдийн төлөө бүхий л одоо амьдралаа зориулсан. Түүний хүчин ч гэсэн бид бүгд зэрэгтэй явж байгаа. Үнэхээр одоо ээжтэй их маш их баярлалдаг. Ийм сайхан ээж одоо бидэнд байгаагүй байсан бол бид одоо зэрэгтэй явахгүй гэж одоо 7 хүүхэд өнөөдөр л ээжийнхээ одоо ачийг санаж ээжийнхээ тийм үү ямар их зовлон зүдгүүр ямар их тийм үү бэрхшээл одоо тий шанал дундуур бас амьдралыг өөрч одоо бид нэг өдөө зэрэгтэй болгосон юм болоо. Ер нь хэр баргийн одоо хүмүүс одоо ийм ажил одоо ачааг бас өөрч даахгүй л одоо ачааг бас ээж минь өөрсөө очиж ээжигээ бид хайрладаг. Ээж маань ч одоо бидний төлөө бүхий л одоо өглөө болгон цаас өнөөхөө ээжийг одоо өргөх. Ерөөсөө бид бүгдийн төлөө бүхий л одоо өнөөдөр хэдийгээр тэтгэвртэй гарсан байгаа ч гэсэн тэгэл бид бүгдийн төлөө л гэл одоо хавчдаг ийм сайхан одоо үнэхээр бурхан шиг гэдэг юм уу те ийм сайхан ээжтэй баярлдаг азтай хүүхдүүд бид нар. Та айлын том? Тий. Айлын том хүүхдүүдийн хувьд бол мэдээж яг магадгүй одоо юу гэдэг хүүхэд нас өсвөр нас гэдэг бол нэлээд хариуцлага дор өнгөрдөг байх гэж боддог байхгүй. Тэгэхээр ер нь одоо ингээд зүгээр магадгүй эргээд бодож байхад хэр сайн айлын том байсан гэж өөртөө дүн тавих. За ер нь бол бидний үед одоо ч гэсэн тэгдэг байх. Тэгэл том хүүхдээ бол аав ээсийнхэн бөөцөлээд бөөрн хилээд одоо юу гэдэг эрхлүүлээд ингээд өсгөөд байждаг. Тэнгүүтээ дүү гарангуут дүүгөө чи хаар дүүгөө асар тийм үү дүүгийнхаа даавуу угаа дүүгийнхаа хоолундыг дүүгийнхаа анхаа дүүдээ анхаар гэдэг. Тэгээ дахиад дүү гарангуут дараагийн дүү ингээд ийм байдлаар одоо бид нар бол долуулаа айлаа. Би 6 дүүтэй айлын 7 хүүхдийн том нь. Доотлын дүүгээ те одоо бас өсгөх анхаарах талдаа би анхаарч ирсэн. Тэгэл манай дараагийн дүү гарчил дараагийн дүүгээ гэдэг юм уу. Ийм байдлаар бид нар үндсэндээ 7 хүүхэд маань бие биенээ ерөөсөө ингээд дараалаад ингээд томоос баг хүртлээ ингэж анхаарч одоо өсөх аав ээж байгаа мэдээж аав ээж мөр өсгөж байгаа үед тий. Гэхдээ аав ээжээс энэ үр хүүхдээ өсгөхөд нь одоо ах нар эгч нар бол дараа дүүнэртэй дэм болдог. Ийм байсан. За тэгээ би ч нэг доотлын дүүдэл нэг жоохон дэм болж исэн баг. Тэгээ цаашаа бол дараагийн дүүнэр манд дүүнэр аваа явчихж байгаа. Залгам чалааг нь аваад томроод одоо явчихдаг байсан. Зүгээр яа харахгүй аав манаас намайг 10 дахь анги төгсдөг жил бурхны оронд оцсон. Яг тэр үед бол тэр үеэс хойш яа харахгүй тэ аавын оронд аав болох. Айл гэрийн одоо өрх толгоолох. Ийм одоо бас үүрэг надад бас ноогдсон. Ээжтэй хань болох. Айлын том 7 хүүхэдтэй айлын том доороо 6 дүүтэй яг ингээд үлдэхэд мэдээж ер нь бол айлын том хүүхдүүд ямар нэгэн байдлаар гэр бүлийнхаа өмнө хариуцлага хүлээдэг тийм хүссэн үсээгөө. Гэтэл яг туршид тулж исэн бас нэг том тулгуур байхгүй болчоор тэр хариуцлага нэлээд хэд дахин л нэмэгдсэн баг. Тэгэхээр яг тэр үеийн нэг дурсамжаа эргээд санахад танд одоо хамгийн их сэтгэлд үлдсэн эргээд дурсахад ийм л байсан юм байна да гэж нэг тэгж санагддаг үе үйл явдал юу байдаг вэ? Яг ажил гэж явж байгаа л аав минь бас тийм үү эрүүл мэндэ анхаарахгүй ч өвдсөн. Төрийн ажилд өөрийгөө зориулсан юм хүн байсан. Ямар сандаа одоо чондомны ард түмэн, мянгатын ард түмэн одоо зүтгэ улаан гэж нэртэй. Ерөөс ажил хийхин төлөө тий ажлын ард гарахын төлөө зүтгэждэг ийм хүн байсан учраас зүтгэ улаан гэж нэртэй тийм. Аав маань хүн байсан. Тэгээ ааваасаас үлдсэн юм бол ажлын төлөөс зүтгэх ёстой байна гэдгийг бас одоо сурч мэдсэн байх гэж боддгийг одоо 8 дугаар анги төгсдөг жил манай аав маань өвдөж эхэлсэн. Тэгэл манай аав маань ажиллаа өгөөд үндсэндээ хэвтрийн хүн болсон аймгийн төв рүү шилжсэн. Тэр үеэс эхлээд одоо ганцхан ээжийн салингаар амьдрахад хэцүү. 8 амбул 9 амбулыг одоо хичээхэд хэцүү. Одоо амьдралдад хөрөлцөхгүй өр зээл тавьдаг. За ээжтэй туслахын тулд аавынхаас эм тарай эмчилгээний мөнгөийг бас дэм болохын тулд 8 дугаар ангиас эхлээд одоо дүүтэйгээс дүүнэртэйгээ ажил хийж эхэлсэн. Гэртээ бид нар өвөлдөө бол одоо мянцаар шүүрхийгээс хэмлээ зардаг. Гэрийн одоо дотор цагаан бүрээс, гадуур цагаан бүрээс ойж одоо хөшиг ойж зардаг. Ерөөсөө орлого олохын тулд гэр бүлийнхээ амьдралд бас дэм болохын тулд энэ бага наснасаа хөдөлмөр хийж
багч гэсэн бас орлого нэм олж тийм үү. Аав ээжтэй туслах гэж одоо бас багасаа л хөдөлмөрлөж өссөн. За 9 дугаар анги 10 дугаар ангид бас тоосох зогсон. Тэгээд тоосох зохиод одоо бас олсон орлого маань бол одоо тэр үеийн одоо өнөөдөр ч гэсэн одоо хүмүүсийн санаанд багтахгүй хавлаа. Нэг нь 9 дугаар ангийн хүүхд, нэг нь 7 дугаар ангийн хүүхд. 100-ийн амралтаар өглөө үүрнгийнээс одоо өчийн бүрийн хүртэл одоо тоосох зогтдог. Өдөрт 1000 тоосох зогтдог. Тэгээд 100-ийн 3 сарын турш 30,000 тоосох зохиод түүнийгээс улаан тоосох нүүрсээр одоо шатааж улаан тоосох болгоод нэг төгрөгөөр зараад 30,000 төгрөгийн орлого олж ирсэн. Тэгээд тэр бол өстой тоосох зохиож одоо ахиухан шиг мөнгө олж байсан маань үндсэндээ бол өнөөдрийн амьдралын бас нэг тийм суур дэвсгэр хүн хөдөлмөрлөх юм бол үр шимд хүртдэг юм байна. Ажил хийх юм бол ам тусддаг юм байна. Ер нь эзэн хичээвэл заяа хичээдэг юм байна гэдгийг бол тэр үед л одоо хүүхэд байхдаа ойлгосон. Тэр маань одоо бас өнөөдрийн үдээ зэрэгтэй явах амьдралын маань маш том эргэлт, маш том тийм одоо суур надад одоо тийм маш том одоо юу гэдгийг ирч хүч одоо тийм урам зориг өнөөдрийн одоо тийм энэ бас нөхцөл байдлыг бий болгох том дэм тус болсон болов уу гэж боддог. Одоо хэдийгээр аав маань бас бурхны оронд очсон ч гэсэн айлын том хүүхэд 6 дүүг бас гарын ганцгандад хөлийн 4 төрөх өргөс надад ноогдсон шүү. Ямар ч одоо айлын том хүүхдүүд аавдаа би бас шалил дээр намлж ирсэн. Ямар ч 6 дүүг бас нэг их сургуулийн бараа, дээд сургуулийн бараа харуулгадаа би чаднаа. Түүнийг аавдаа сануулж байна гэж одоо хүүхэд байхдаа л одоо амлж бас түүний төлөө бас зүтгэж хичээж та явсан. Тэгэл өнөөдөр бас ингээд өдий зэрэгтэй явж байгаа юм байна. Бурхны орноос аав бас өгөлж тарж ивэж өгдөг байх. За мэдээж одоо бас өөрсдөө одоо хүч хөдөлмөр хийвэл бас хүн бас үр шимд хүртэх юм байна бас бага наснаа мэдэрсэн юм болов уу гэж боддог. Өөрөөр хэлэх юм бол аавас маань надад одоо үлдсэн юм болов уу ерөөсөө хөдөлмөрч бас ажил хийх юм өнөө зорилго тавих бол түүнд өгөх төлөө зүтгэдэг энэ шаргуу одоо тэмцэгчийн чанар юм болов уу гэж боддог. Таны яг ингээд нөгөө хувь хүн талаасаа нэг тийм гоё мэдрэмж авдаг. Тэгээд тухайн зүйлдээ бас ингээд цагаа зарцуулсандаа хязгаарч харамсдаггүй тийм хийдэг зүйл байдаг уу ер нь? Одоо хобби маягийн талаасаа гэх юм уу? Байлгүй яг уу волейболын спорт одоо тийм үү. Яг хүүхэд байхаас волейболын спорт хичээлсэн. Тэгээд одоо 7 хоногт 3 удаа уулын заалан тоглолцдог гэсэн сүүлийн жилүүдээр харьцангуй жоохон тоглох жоохон багассаад байгаа. Заавал одоо алтан барс гэдээ багтаад. Энэ сайхан алтан сан сүрлэг уулсаа бэлгэдэд алтаа гэдэг одоо манай гэр бүл эхнэр битэр бол барж илтэй 3 хүмүүс бартаа. Тэгээ манайх 5 бартаа. Тэгээд одоо хөөх ямар сонирхол бараас оруулаад ингээд алтан барс гэж одоо клуб байгуулсан. За алтан барс клуб маань одоо бас манай волейболын одоо түүхэнд одоо спортын салбарт бол одоо тий маш том одоо амжилт гаргадаг эмэгтэй эрэгтэй ахмад дунд эдэрчүүд одоо их бүх төрлийн багтаа лиг болоод бүх одоо улсын аврах шалгуур тэмцээн спортикад одоо олон урдад тэмцээнүүдээс авраг болж ирсэн түүхтэй багтаа. Тэгэл волейболч хүүхдүүдтэй хамт одоо заалан тоглох шиг одоо кайф одоо тий алжаал тайлах зүйл байдаггүй. За нөгөө талаас бас энэ алтан сайхан сүрлэг уулсандаас авирах дуртай. Монголын одоо 4000-аас дээш одоо ноён ориглуудад ер нь бол авирсан да. Одоо уулын оргил дээр гарах тийм уулын спорт бол үзэгчгүй спорт. Өөрөө өөрийгөө ялдаг спорт. Өөрийгөө ялахын тулд тийм үзэгчгүй одоо тийм зөвхөн өмнөө тавьсан зорилгодоо хүрэхин тулд хүн ууланд авирдаг. Уулын оргил дээр гараад ингээд тийм оргил дээрээс ингээд эргэн тойрноо ингээд толдож харахад үнэхээр одоо сайхан байдаг. Бүх юм одоо гарын хаалгандаа тавьчихсан юм шиг дээрээс нь харж тийм бүгдээр ингээд томоор нь цогцоор нь харж болдог. Тэгээ энэгээр бас хүнд бас тийм одоо үүр хэлхийн аргагүй сайхан мэдрэмжийг бас өгдөг. Тэгэхээр ууланд одоо амралтынхаа үеэр тийм үү зундаа бас ууланд томхон ууланд авирчих 4000-аас дээш оргил гарчих ийм одоо сонирхол тоо за заалан тоглох спорт волейбол тоглох одоо тийм л одоо зүйлүүдээс их таашаал авдаг. Яг бизнесийн салбарыг сонгож суралцсан тэгээ ажил амьдрал нь бизнесээс салшгүй холбоотой гэхээр та ямар учир шалтгаанаар яг энэ бизнесийн салбарыг сонгож суралцсан байх вэ? За аав маань бол
Ховд аймгийн одоогийнхоо засаг дарганы хамгийн газрын дарга хийдэг Мянгад сум нэлийн дарга, Чандаман сум нэлийн дарга хийж байсан. За Мянгад сумыг Монгол улсын одоо 300 гаруй сумаас улсын одоо сумуудаас 3-т нь оруулж одоо шагнуулж байсан. Ийм бас одоо сайн аж ахуй удирддаг юм байсан. За Чандаман сумыг бас одоо Монгол улсын 300 гаруй сумаас сум нэдлээс улсад төрүүлүүлж одоо зээлзэн угч машинаар шагнуулж байсан. Чандаман сумдад хааны аж ахуй, дахианы аж ахуй, галууны аж ахуй, үхрийн нүдэд чацраган тарих, нэхий эдлийн цех байгуулах гэдэг одоо ерөөсөө одоо аж ахуй эрхлэх одоо бүхий л боломжуудыг аав манасыг суманд одоо хийж хэрэгжүүлж байсан. Багнасаа бас яг аавгаа харж хийж байгаа хэрэгжүүлж байгаа ажлыг бас одоо ойлгож мэдэрч одоо хүүхэд нас манаас өнгөрсөн. Тэр үед л үндсэндээ миний бас аж ахуй эрхлэх, аж ахуй бас удирдах энэ ухаанаас ааваас минь одоо хүүхэд наснд минь бас одоо өвлөгдөж үлдсэн болов гэж одоо боддог та. Ямар нэгэн байдлаар төрийн аль башиж байгаа бол энэ үлдээ төр төний төлөө л одоо хоёргоо сэтгэлээ зүтгэх үүрэг гэж ойлгож зүтгэх ёстой юм л та. Ингээд зүтгэх үүргээ биелүүлэхэд л дарамт байхгүй байх ёстой. Зүтгэх үүргээ биелүүлэхгүй хувийн эрх шиг нэгдүгээр тавиад идэх хүмүүсийг харахаар л жоохон дарамттай, жоохон бухимддаг. Хизээ яагаад улс төрд орсон юм бэ? Улс төрийг орох шалтгаан нь юу байсан бол? Тэгэл ер нь яг баг наснаас хүүхэд байхаас эхлээд одоо ачаа өрөөд те. Нэлээ одоо томхон ачааг, хүнд ачааг өрөөд ингээд зүтгээд явцсан. Сургууль төгслөө, бизнес хийлээ, бизнест одоо бас нэлээ амжилт гаргалаа. За бас бизнес хийж явах хугацаанд бол би их урлаг гишүүн болохоос одоо New Progress Group маань Монгол улсын одоо топ 100 аж ахуйн нэгж одоо эхний одоо 20-30-т нь бол байнга шалгардаг ийм одоо томоохон хэдэн мянган ажилтнтай хэдэн тэрбум татвар төлдөг ийм томоохон компани болтол удирдаад ингээд явцсан байсан. За тэгэхээр үндсэндээ нэг бие засчаад гэрээ засчаад төрөө зас гэж хэлдэг шүү дээ. Түүнтэй адилхан. Үндсэндээ одоо ажил бизнес маань тэгшрэж игдрээд ирэхээр нутаг орно гэсэн сэтгэлтэй, амьтаа ах トゥ гэсэн сэтгэлтэй. Одоо өөрийн гэр бүл, өөрийн ах トゥ угаас гадна одоо хөрөө томорч тэлж эхэлсэн. Тэр хэмжээгээр одоо бас нийгмийн өмнөөс хүлээх хариуцлага, бас нийгэмд бас өөрийгөө таниулах, мэдрүүлэх ийм одоо бас тийм хэрэгцээ шаардлага үүсдэг юм байна лээ. Тэр үүднээс Ховд аймгийн нутгийн зөвлөл, Монгол Ардын намын гишүүн, Монгол Ардын намын баг хурлын гишүүн, Монгол Ардын намын директор, оюутны холбооны ерөнхийлөгч гэл олон сонгуульт ажлыг хийж эхэлсэн л дээ. За энэ цаг үед одоо ингэж явж байгаа 2008 онд бас 2008 онд одоо 34 настай анх одоо их хурлын гишүүн болж төр төшөлж эхэлсэн дээ. Тэр болтол ямар ч юм бол бие зассан, гэрээ зассан. Илүү харж билээд олоохоргоо те. Хүнээс одоо тийм үү. Тэгээд одоо хүний гар хараад ахааргүй ажил амьдрал одоо бүх юм тэгшэрсэн байсан учраас одоо төр төмний хөдлөлт зүтгэе гэж сэтгэл шулуудаж 2008 онд их хурл дэвшиж одоо Ховдын ард түмэн маш сайхан одоо дэмжиж их хурлын одоо маш олон одоо туршлагатай гишүүдээс хамгийн одоо ихэнд нь одоо хамгийн олон сонгогч маань намайг дэмжиж сонгож хамгийн залуу хамгийн одоо өндөр саналаар сонгогдож Ховд аймгаас төрсөн нутгаас энэ сайхан нутгийн хахан дүүсийн хэлийг дааж их хурлын гишүүн болсон. Миний эмзэгэлдэг бохимддаг тийм айгүйх дарамттай хүлээж авдаг зүйл бол хийж хариуцсан ажилдаа сэтгэл гаргахгүй байгаа тийм. Нэг жоохон халтуурдах байгаа. Нэгдүгээрт нь төрийн эрх ашиг, ард түмний эрх ашиг биш тийм. Нэгдүгээрт нь жоохон хувийн эрх ашиг тавих гээд байгаа. Энэ байдалд би их бохимддаг. За ийм хүмүүсийг харахаараа үнэхээр одоо маш одоо дарамттай төвхтэй санагддаг. Танд одоо төрийн түвшээ босноос ч хойш ээжийн тань хамгийн бас захиж хэлжсэн үг нь юу байгаа вэ? Тэ манай аавч шудрах хүн, ээж шудрах хүн байсан. Ерөөсөө л төр төмний хөдлөөл зүтгээрээ. Ерөөсөө л одоо тийм ерөөсөө хилдэг үг загтдаг зөвхөн ерөөсөө л тийм үү. Яг битгий хууль зөрчөөрөө одоо төр төмний хөл зүтгэх ёстой шүү. Та нарт утж очиж байгаа байхгүй шүү одоо тийм үү. Ингэж сайхан одоо өсч торончоод ингэж сайхан тийм үү. Ажиллаж амьдарч үдээ зэрэгтэй болчиход ийм сайхан ажил төрөлтэй бизнестэй байж одоо илүү харж билүүд болохгүй. Бол одоо ажиллаж төр төрнийхөө итгэлийг дагараа л гэдэг үг нээж бас байнга л одоо хэлдэг. Би ч гэсэн бас ээжийнхээ захиасыг бол биелүүлж одоо сайхан одоо өвгдөөс аав удам судрынхаа нэрийг бас өндөр төргөж явахыг хичээж явж байгаа. Миний бас өвгдөөс маань бол одоо өвгцг маань ардын хувьслын партизан. За өвөө маань одоо Ховд аймгийн Манган сумын одоо зэрэг голбоогийн анхны засаг дарга 1945 оны хүн амын тооллого 1945 оны тусгаар тогтнолын санал асуулгын зохион байгуулж байсан төрийн л энэ хүн байсан. Аав маань ч гэсэн бас одоо сум нэгдлийн дарга хийж олон газар сум орон нутгуудад төр төмний хөдлөлт зүтгэж байсан. Ийм одоо сайхан удамтай
Тийм болохоор энэ сайхан удам судрынхаа нэрийг өндөр дөргөж удам судрынхаа нэрийг бас хэртэхгүй, сэвтэхгүй юмсан. Гэдэг бодол бол одоо зөвхөн надад ч биш одоо миний дүүнерт одоо бид бүхэн бүгдээр нь бас байдаг. Энэ үгүйч ээж мөн тийм үү. Ийм сайхан удам судартай, ийм сайхан автаа байсан хүмүүс энэ одоо тийм эцгийнхаа нэрийг бас бодож амьдрах хэрэгтэй шүү. Энэ сайхан эцгийнхаа нэрийг бас та нар хайрлаж бас бодож явах хэрэгтэй шүү гэж бас байнг хэлдэг. Энийгсэн биднээс ерөөсөө одоо бурхны сургаал методоос дагаж та залбирч та сүсгэлж чиж явдаг. Та зам тээврийн сайдаар томилогдоод одоо ингээд бараг 2 жил гаруй хугацаа болчихлоо шүү дээ тийм. Тэгэхээр яг энэ салбар дээр ингээд салбарын сайдаар томилогдоод очиж байхад зам тээврийн салбар таны хувьд шин салбар байв уу бас одоо харьцангуй гайгүй ойлголттой салбар байсан бол. Зам тээврийн салбар миний хувьд одоо шин салбар биш. Урд нь бас автозамын салбарт бүтээн байгуулалт хийж байсан. Алтан зам гэж компани 1934 онд байгуулагдсан. Ийм хувьцаат компани байсан. Энэ компаниг одоо бас дуудлага худалдаагаар худалдаж авч замын салбарт бас их хурлын гишүүн болохоос өмнө бүтээн байгуулалт хийдэг. Замчдын одоо жаргал зовлон ойлгодог байсан. За нөгөө талаас агарын тээвэр гэдэг агарын тээврийн салбар шиг ялгаа байхгүй. Улаанбаатар ховдын хооронд бид одоо машинаар явах юм бол 3-7 хоног машинаар явдаг байсан. Тийм болохоор одоо бас бизнес хийж явах үедээ бол онгоцоор байнга явдаг. Тийм болохоор агарын тээврийн бас жаргал зовлон ажил амьдрал асуудлыг бас нэлээд гадралдаг ийм одоо хүн байсан. За тээвэр мэдээж ойлгомжтой бизнес хийж явахд бол ачаа бараг Оросоос Хятадаас тээвэрлэхэд яаж хурдан хугацаанд аваар ослого тээвэрлэх үү гэдэг асуудал бас нэлээд одоо бас бизнес хийхдээ бас би хийдэг байх үедээ бас нэлээд ойлгогдсон байсан салбар. Төмөр замын салбарыг бол харьцангуй одоо юу гэдгийг баг гадралдаг. Үндсэндээ автозамын салбар чинь бол манай зам тээврийн салбар чинь бол автотээвэр, агарын тээвэр, төмөр зам, автозам гэсэн одоо 4 салбараас бүтдэг шүү дээ. Тэгэхээр үндсэндээ энэ 4 салбарын 3-ыг нь бол нэлээд сайн одоо гадралдаг. Ийм л хүмүүс томилж очсон да. За Монгол улсын ерөнхий сайдад оюун эрдэнэ хувьд бас надад сангалтай сайн дүн тавьсанд бас баярлалдаг. Яагаад гэвэл одоо оюун эрдэнэ ерөнхий сайд намайг зам тээврийн сайдаас томилогдох саллыг тавьж ирсэн. Гэхдээ би одоо хууль зүйн дотоод хэрэг сайд урд нь хийж байсан. Хууль зүйн сайд хийжүүл яасан юм бэ гэхэд. Гэхдээ та өнөөдөр ингээ Ховд аймгаа Оростой, Хятадтай, Улаанбаатартай хатуулсан замаар холбогдсон байна. Бараг бүх сүмдчийн хатуулсан замаар холбогдож байна. Тийм болохоор одоо манай засгийн газрын хувьд Монгол улсын хувьд Монгол улсын 330 сумыг хатуу уштай замаар холбох хэрэгтэй байна. Энэ 21 аймгийн төвүүд Улаанбаатартай холбосон ч гэсэн хооронд нь холбох шаардлагатай байна. Боомтуудыг замтаа болгомоор. Тэгэхээр таны одоо бас энэ туршлага чадвар энэ одоо бас зүтгэлч нь бас энэ салбарт хэрэгтэй байна гэж ирсэн. Ардын хувьсгал ялаад одоо 100 гаруй жилийн хугацаа өнгөрлөө. Монгол улсын 330 сумаас дөнгөж 104 сум хатууштай замтаа болсон байна. Тэгвэл цаана үлдсэн 200 гаруй сумыг хатууштай замаар холбох ийм шаардлагатай байна. Тэгэхээр энэ салбарт одоо илүү бас анхаарал тавьж ажиллах гэж санал тавьсан. Бас энэ саналыг хүлээж авсан. За өнөөдөр ямар ч юм бас 2024 онд бид нэр одоо 100 гаруй сумаа 40 сумаар одоо нэмж холбогдож байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо жилд одоо нэг сум гэдэг юм уу те 100 жилдээ 100 гаруй сум холбогдож байсан бол одоо 2024 онд бид 40 сумыг хатууштай замаар холбох бүтээн байгуулалтын ажлууд хийж эхлүүлж байна. За баруун бүс нутгийн хөгжчөд одоо нэг том одоо бас тийм үү иргэдэд анхаарсан бодлогоос гадна энэ дэд бүтцийн асуудал. Энэ замын асуудал шийдмээр байгаа, эрчим хүчний асуудал шийдмээр байгаа, дээрээс нь үйлдвэржилт. За энэ асуудлыг одоо бас тийм үү бас одоо арай төрүүлж олж хараад одоо төрүүлж шийдээд явж байгаа аймаг бол манай Ховд аймаг. Ховд аймаг үндсэндээ Монгол улсын 21 аймагаас хамгийн анх одоо бүх сумд хатууштай замаар холбосон аймаг болох боломжтой болж байна. Нэг л сум холбогддог бас бүх сумд холбогдож байгаа. Ховд аймаг ер нь яг энэ томоохон бүтээн байгуулалтууд байна шүү дээ тий. Одоо цементний үйлдвэрч гэдэг юм уу. За тэгэл усан цахилгаан станцын ингээд бүтээн байгуулалтын ажил гэдэг. Ер нь яг энэ юунуудыг бүтээн байгуулалтуудыг яагаад бас яг Ховд аймагт гэж одоо сонгосон байдаг юм бол ер нь Ховд аймгийн энэ онцлог томоохон бүтээн байгуулалтууд хизээнээс яг ихтэй байна. За ер нь бол одоо Ховд аймгаас би сонгогдсон их хурлын гишүүн учраас тийм үү Ховд нутагтаа хөрөнгө оруулалт хийх, бүтээн байгуулалт хийх ийм одоо бас үүрэгтэй. Энэ хүрээндээ одоо бас тийм
сум болгондоо сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв барих бол тийм сумын одоо иргэдийн асуудал шийдэж байгаа асуудал. Тэгвэл энэ баруун бүс нутаг Монгол улсын Улаанбаатараас аслагдсан хамгийн одоо баруун хязгаар нутаг маань хөгжих шаардлага байна. Дэд үтсийн хувьд хөгжил сул байна. Үйлдвэржилт багт байхгүй. Бараа бүтээгдэхүүн үн өртөг өндөр байна. Эрчим хүчний үн өндөр байна. Бензин шатны үн өндөр байна. Гурилын үн өндөр байна. Энэ бүхэн бол үндсэндээ бол баруун бүс нутагт одоо тийм яаж бараа бүтээгдэхүүнийг хямдруулах вэ? Ард иргэдийнхаа тийм амжиргаа амьдралын чанарыг дээшлэх үү гэдэг одоо сэтэл санаанаас л үүдэлтэй. За тухайлах юм бол тийм замын асуудал гэхээ тийм 2008 онд гişүүн болол замын асуудал ярьж гисэн. 2010 оноос ингээд зам тавих гэдэг одоо улсын төсөвдөө мөнгө одоо хэцүү байна. Шинэ гишүүн туршлага зангараа дутнаа. Тийм болохоор аргаараа одоо өөрийнхөө хөрөнгөөр өөрийнхөө одоо компанийн хөрөнгөөр 100 км зам одоо бас бариулж эхлүүлж ирсэн үг. Үүнээс хойш үндсэндээ Ховд аймгийн одоо бүх сумууд өнөөдөр хатуу ус замтай болж байна. Энэ бол чинь 2010 оноос ихэлсэн ажил. Тэгэд энэ одоо яг өнгөрсөн хугацаанд таныг салбар зам тээврийн салбар руу орж ирээ салбарын сайд болж хахад нөхцөл байдал ер нь ямар байсан. Тэгэд энэ 2 жилийн хугацаанд та ер нь одоо ингэж эргээд бодох нь ер нь бас өөртөө нэг дүн тавих юм бол ямар дүн тавихаар байна. За би одоо бас өөртөө дүн тавиул одоо бас жоохон зохимжгүй баг. Ард түмэн дүнгээ тавьж байгаа баг, замчид дүнгээ тавьж байгаа. Манай салбарынхан бас тийм үү дүнгээ тавьж байгаа баг. Ардын өвсгөл ялаад одоо 100 гаруй жилийн хугацаа өнгөрлөө. Монгол улсын 330 сумаас дөнгөж 104 сум хатууштай замтай болсон байна. Тэгвэл цаана үлдсэн 200 гаруй сумыг хатууштай замаар холбох ийм шаардлагатай байна. Тэгэхээр энэ салбарт одоо илүү бас анхаарал тавиад ажиллах гэж санал тавьсан. Бас энэ саналыг хүлээж авсан. За өнөөдөр ямар ч юм бас 2024 онд бид нэр одоо 100 гаруй сумаар 40 сумаар одоо нэмж холбогдож байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо жилд одоо нэг сум гэдэг юм уу те 100 жилд 100 гаруй сум холбогдож байсан бол одоо 2024 онд бид 40 сумыг хатууштай замаар холбох бүтээн байгуулалтын ажлууд хийж эхлүүлж байна. За мөн бас аймагуудыг хооронд нь холбох аймагуудыг энэ том бүтээн байгуулалтад эхэлж байгаа. Тухайлах юм бол одоо те Ховд аймгийн төв Ховд хотыг Улаангомтой Овс аймгийн төвтэй Овс аймагтай энэ бүтээн байгуулалтын ажил ингэж эхэлнэ. Ховд аймаг одоо Оросын холбооны улстай Хятад улстай хатууштай замаар холбогдсонтой адилхан бид нар Завхан аймаг Говьолтой аймгийн хатууштай замаар Орос Хятадтай холбох энэ одоо бодлогын төслүүд эхлүүлж байна. Овс Ховдыг Ховд Завхныг за Завхан одоо Говьолтойг холбох одоо аймаг хоорондыг холбох одоо хатууштай замуудыг барьж байгуулж эхэлж байна. Ийм байдлаар замын асуудлаа бид нар шийдэж эхэлж байгаа. За үүнээс гадна одоо бид бас бомб чиглэсэн замууд чинь баруун бүс гэх юм бол Байтгийн бомб чиглэсэн замын бүтээн байгуулалт бас энэ жил эхэлж байгаа. Ийм байдлаар бас бомбтууд цаашдаа Бургастан бомбтыг Алтаатай холбох, Улаастайг одоо тийм ард сүрэн бомбтой холбох гэх мэтээ бас томоохон бүтээн байгуулалтуудыг гэсэн ингээд аймагуудыг хооронд нь холбох, бомбтуудтай бас аймагуудын төвөдөө холбох, за мөн бас аймагуудыг сумуудтай холбох ийм одоо ажлууд гэсэн нэлээд эрчимтэй өрнүүлж байна. Цаашдаа бас одоо ийм байдлаар эх 4 жилийн хугацаанд бид бүхэн бас Монгол улсын хэмжээнд одоо хатууштай замын холбогдсон сумдыг 2 дахин нэмэгдүүлэх. Нэг өдөр одоо Ховд аймаг чинь тийм үү бүх сумаа замтай холбочоог бас олон жилийн уйггүй хөөцөлдөлгөө тийм үү хичээл зүтгэл одоо тийм олон хүмүүсийн санаа бодол нэгдэж нийслэлийн үр дүнд жишээ нь Ховд аймаг Монгол улсаас хамгийн анхны бүх сум холбосон замтай аймаг болж байгаа. Баруун бүс нутгийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ зам дагаж хөгжил гэж ярьдаг. Тэгээ зам дагаж хөгжил хөгжийг бол замаа тавьж ярьдаг. Тийм болохоор аймаг сумдч улс орон хөгжихдээ хамгийн суурь үндэс нь бол зам. Тийм учраас замтай болчих юм бол бид нэр тийм цаг хугацаа хэм замтай болчих юм бол бид нар бензин шатах машин хэрэг баг зарцуулна. Замтай болчих юм бол машин хэрэг эвдэл багасна. Замтай болчих юм бол бараа бүтээгдэхүүн өртөг буурна. Ард иргэдэд хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн хурдан шуурхаа хүрдэг болно. Энүүгээрээ зам бол одоо хөгжлийн суурь байдаг, хөгжлийн үндсэн байдаг. Тийм учраас л зам барих нь бол маш чухал гэж үзсэн. Ингээд одоо бас зам барих ажлыг эхлүүлсэн. 2010 онд Ховд аймгийн 17 сумаас ганцхан сум хатууштай замаар холбогдсон байсан бол өнөөдөр Ховд аймгийн тийм үү 16 сум хатууштай замаар холбогдсон ганцхан сум холбогдоогүй. Яг үүнтэй адилхан цаашдаа Монгол улсын 330 сумыг аль болох тийм богино хугацаанд замаар холбохын төлөө одоо сэтгэл одоо зүтгэл гаргаад ажиллаж байна. Тодорхой бас одоо үр дүн гарна хаа гэж одоо бодож харж байгаа. Тэгээ өөдрөг байгаа юм. 21 аймаг 360 гаруй сум ингээд хатуу хүчилттэй яг замаар холбогдоход бидэнд ер нь хэдий хэрэг хугацаа шаардлагатай байна. За яг 330 сумыг одоо холбох гэвэл бас одоо нэлээд асуудалтай. Одоо юу гэдгийг яа харахгүй аслагдсан 300-400 км тийм үү. Ямар нэг одоо эдийн засгийн болон дэд үтсийн бас одоо уулуурхаа гэдэг юм уу. Хүн амын төвлөрөл гэдэг одоо олон асуудлууд байгаа. Тийм болохоор одоо энэ дээр бол бид юу гэдгийг аль болох боломжтойгоос нь эхлээд аль болох хурдан хугацаанд холбохыг бодно. Одоо бид нутгийн зам хөтөлбөр гэдэг юм уу. Одоо ингээд өдөрт 10 машин явдаг зам дээгүүр тий 2000 хүнтэй суурин газар руу
одоо 7 м өргөнтэй 10 м-ийн далантай 7 м асфальт уучлалтай 1 км одоо тийм үү 1 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй зам бариад одоо үнэхээр ач холбогдол багтаа. Тийм болохоор бид нэр хүн амс цөөхтөө одоо сумууд руу бол аль болох одоо нутгийн зам хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн үр ашигтай 1 км-ийн 500 орчим сая төгрөг баригдах ийм одоо замуудыг барьж байгаа. Ийм замаар л үндсэндээ одоо нэг эдийн засгийн уулуурхаан биш одоо тийм үү орон нутгийн чанартай энэ замуудыг бол ийм байдлаар холбох одоо бодлого гарч ирж байгаа. Зам бол холбоо харилцаа дээрээс нь хөгжлийн гол төвшиж басан зөвшөөд яхааргаа. Тэгвэл энэ замыг байхад одоо хамгийн гол түүхийд нь суурь нь юу байдаг юм бол? Ер нь бол дэд үтс үйлдвэр хөгжсөн улсаар хөгждөг. Дэд үтсийг барьж байгуулахад үйлдвэр бүтээл байгуулахад гол орчин бол цемент. Цемент бол өөрөөр хэлбэл зам барихад хэрэгэлдэг талхан, барилга барихад хэрэгэлдэг талхан, эрчим хүчтэй шугам барихад хэрэгэлдэг талхан, үйлдвэр барихад барилга байшин барихад цемент л байна. Тийм болохоор цемент бол хөгжлийн талх. Цементний үйлдвэрийг бид нар бас зөвхөн Ховд аймгийн цемент хангах шиг баруун бүс нутгийн хэрэгцээ хангая. Баруун 5 аймгийнхаа Улаанбаатараас 2 дахин үнэтэй цемент хэрэглээд байна. Үүнээсээ болоод орон сууц өндөр үнэтэй, барилгын материал өндөр үнэтэй. Үүнийг л хямдруулах гэж зорж хийсэн. Өнөөдөр 2 дахин хямдарсан цемент нь баруун 5 аймагт. Хямд үнэтэй цементийг Завхан Гавалтай аймаг хэрэглэж байна. Овс Баялгийн аймаг хэрэглэж байна. Энэ бол баруун бүс нутгаа зориулж хийсэн. Ховд аймагт бас түүхийдийнх нөөц байсан учраас тэн дээр бид хийж үзсэн. Баруун бүс нутгийн одоо өндөр бахархаж одоо бас тийм алга таш хүлээж авч байгаа. Яагаад гэвэл энэ цементийг дагаад барилга байшингийн үйл юм, орон сууцны юм, бүтээн байгуулалт зам барихад тийм үү, үйлдвэр барихад одоо цемент өртөг зардал буурна. Таны хэлсэн давуу талуудаас нөгөө нэг шууд замаар үр нөлөөгөө гаргаж штэ тий. Шууд бусаар одоо жишээ нь ховдчуудын хувьд гэдэг юм уу, Ховд аймгийн хувьд ямар үр дүнг харуулж байгаа бол? Тэгээд бид энэ үйлдвэрт одоо 350 ажлын байр бий болсон. 350 хүн одоо байнга ажиллаж байгаа. Тэр 350 хүний одоо өдөртний хоол хөлс. За дээрээс 350 хүний одоо өмсөж байгаа хувцас, бутал одоо тийм бэлээ. Энэ бүгдийг бол баруун бүс нутгийн одоо Ховд аймгийн үйлдвэрлэгч, жижиг дунд үйлдвэрлэгч нийлүүлж, махын нийлүүлж, сүүгээ нийлүүлж, төмс хүсн ногоо нийлүүлж, ажлын хувцас нийлүүлж, ажлын гутал нийлүүлж, бэлээ нийлүүлж. За бензин шатгаа одоо бус түүхийд нийлүүлж, тээвэрлэлтийг хийж. Энийг дагаад шууд бусаар 3000 ажлын байр бий болж байгаа. 3000 ажлын байр. Жилдээ одоо үндсэндээ Ховд аймгийн одоо жижиг дунд үйлдвэрлэгчдээс 5 орчим тэрбум төгрөгийн одоо худалдаа авалтыг хийж туслах үйлчлэлд ажиллаж байгаа. Ийм байдлаас дэм-дэмдээ шууд 350 ажлын байр, 3000 ажлын байр шууд бусаар бий болгож баруун бүс нутгийн ард иргэдийн амьдралд шууд бус хүмүүстийг өдөрж байгаа. Мэдээж шууд гэдэг нь түрүү хэлсэн. Цемент юм Улаанбаатартай ижлүүлэхээр хямд үнэтэй болсноороо одоо хөгжил дэвшил одоо илүү урдастай бага өртгөр бас одоо боломж бий болж байгаа. Энэгээр одоо бас энэ үйлдвэр бол баруун бүс нутгийн одоо 100 гаруй жилийн түүхэнд баригдсан хамгийн том бүтээн байгуулалт. За 2020 оноос хойш Монгол улсын эмнэлэгт баригдсан хамгийн том үйлдвэр. Энэгээр бид бас одоо баруун бүсийн одоо багтаал болсон одоо Ховд экоцементийн үйлдвэрийг барьж байгуулсан гэдгээс. За манай Ховд экоцементийн үйлдвэр нь 2022 оны 10 сараас эхэлж ажиглалтанд орсон. За 2023 онд үйлдвэрийнхээ нээлтийг хийснээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа чигдэрсэн байгаа. За дотоодод баригдсан цементийн үйлдвэрүүдээс нэг ялгарх давуу тал нь гэвэл 100% Монгол барилгын инженерүүд ерөнхийдөө үйлдвэрийн барилга услалтын ажлыг хийж гүйцэтгэснээр бусад үйлдвэрүүдээс давуу талтай. За үйлдвэрт одоогоор үйлдвэр чигдэрснээс хойш ерөнхийдөө 300 гаруй ажилтан албан хаагч нэгтэй ажил үр гүйцэтгэж байна. Сүүлийн үед дэлхийн чиг хандлага нөгөө эко гэдэг юм уу, байгалийн орчин дээлтэй гэдэг хандлага руугаа илүү түлхүү яваад байна л да. Тэгэнгүүт Ховд эко цементийн үйлдвэрхээр бас эко гэдэг давуу тал бас байгаад байна л да. Яг эко гэдэг тэр онцлог нь яг энэ үйлдвэр дээр яг яаж харагдаж байгаа, яаж гарч байгаа вэ? Энэ үйлдвэр бол одоо хуурай технологитой. Ус хэрэглэдэггүй. Энэ нь одоо ус бол үндсэндээ чандан нэрийг монголчууд ярьдаг. Ус бол үндсэндээ алхтай ажилтнтай болж байгаа. Энэ цагт ус хэрэглэдэггүй онцлогтой. Хоёрдугаарт нь одоо тийм үү? Одоо байгаль орчин дээлтэй ямар нэг одоо байгаль орчин бохирдуулах юм сөрөг нөлөө үр дагавар байхгүй. Бүх одоо технологи тоногдохоор бүрэн одоо автоматизсан хүний оролцоо харьцангуй бага.
дээрээс нь байгаль орчин ээлтэй. Тийм учраас ховд экоземтер нэрсэн эко үйлдвэрлэж хэлж болно. За мөн одоо сая яасан хөгжлийн талх болсон гэдэг цементтэй үйлдвэрлэх сад нь одоо баруун бүс нутгийн туу удахгүй арматурын үйлдвэрлэлд болох гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо хөгжлийн шөрмөс нь арматурын төмөр. Тэгвэл арматурын төмөр одоо бас Улаанбаатараас Хятадаас маш өндөр үнэтэй болж авдаг бол баруун бүс нутгийн хэрэгцээг хангах юм хүчин чадалтай 50,000 доллар арматур үйлдвэрлэх туу удахгүй бас манай Ховд аймгийн маань барь байгуулах гэж байна. Ингэх юм бол баруун бүс нутгийн хямд үнэтэй арматуртай хямд үнэтэй цементтэй болно. Энэ хэмжээгээр одоо барилгын одоо нийт орцын өртгийнх нь одоо 40-50% нь бол арматур цемент байдаг. Энэ дуурснараа эргээд одоо бас тийм зам барихад, үйлдвэр барихад, орон сууц барихад, барилгын материал үйлдвэрлэхэд хямд үнэтэй барилгын одоо талх нь болсон, чөмс нь болсон арматур цемент болсноор илүү одоо сурталчилгаа хөгжих боломж юу болно. Цемент бол ерөөсөө хөгжлийн талх нь. Барилга барихад цемент хэрэгтэй, зам барихад цемент хэрэгтэй, эрчим хүчний шугам барихад цемент хэрэгтэй, үйлдвэр барихад цемент хэрэгтэй. Тийм болохоор одоо хямд цементтэй болно гэдэг нь хөгжлийн маш том суурь тавьж байна гэсэн. Ийм байдлаар одоо үндсэндээ бол томоохон төслүүдийг сүүлийн жилүүдэд бас Ховд аймагт хийж хэрэгжүүлсэн баруун бүс нутгийн ард иргэдэд баруун 5 аймгийн одоо томох өр өгөөж өгч эхэлж байна. Цаашдаа ийм байдлаар одоо Увс аймагтаа, Завхан аймагтаа, Говьолтой аймагтаа, Баян-Улгийн аймагтаа бид нэр томоохон одоо төслөө, томоохон үйлдвэрүүдийг барьж байгуулж энэ одоо бас баруун бүс нутгийг илүү одоо хурдстай хөгжүүлэх талд анхаарах хэрэгтэй. Энэ лүү чиглэсэн бодлогыг одоо бас илүү одоо олуулаа, илүү одоо нэгдэлтэй хүчтэй нэгдэж одоо хийж хэрэгжүүлэх ийм л болж байгаа. Улс орны хөгжил тэр дундаа бүс нутаг алслагдсан бүсийн хөгжилд яг үйлдвэр технологи гэдэг салбар хэр чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж та хувь хүнийхээ хувьд бодож авдаг вэ? Хөгжлийн бол тийм үү хамгийн суур нь бол дэд үтс. Дэд үтсээ эхлэж идэх ёстой, дэд үтс дээр тулгуурлаад үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Үйлдвэрлэл байж ээж улс орны эдийн засаг томорно. Ажилгүй орлогогүй гэдэг ажилтаа орлоготой болно. Одоо тийм үү түүхийд нөөцөө бид одоо зүү зөгсөд ашиглана. Тэгээ Монгол улс өнөөдөр уул уурхайн орн гэж яригдчих. Ерөөсөө л уул уурхайн бүтээгдэхүүн түүхийг нь экспортлдог. Уул уурхайн бүтээгдэхүүн түүхийг нь экспортлохоос гадна үед одоо тийм үү. Энэ одоо уул уурхайн бүтээгдэхүүн болвол ухдаг, дундардаг, дуустдаг баялаг. Шавхагддаг, нөөцөн дуустдаг. Тийм болохоор энэ бүтээгдэхүүнээ бидний бас нэмэн өртөг шингээ хагас боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох шаардлагатай нэг талаас. Нөгөө талаас Монгол улс бол тийм үү хөдөө аж ахуй орн, мал аж ахуй газар тариал. Энэ газар тариалын бүтээгдэхүүн, малын гаралтай түүхэд, малын бүтээгдэхүүн бол байнга жил болгон нөхөн сэргэж байдаг, ургаж төлжж байдаг, өсөж үржиж байдаг тийм үү. Ийм одоо бүтээгдэхүүн. Өөрөөр хэлэх юм бол дуустдаггүй, дундардаггүй, өргөлж нөхөн сэргээгдэг. Энүүгээрээ бол үндсэндээ бол малын гаралтай түүхэд өнөө Монгол улсын хамгийн одоо уул уурхайтай тэнцвүүс одоо томоохон одоо нөөц баялаг. Малын гаралтай түүхэд боловсруулах үйлдвэрүүд жилдээ одоо 1 сая малын гаралтай түүхэд боловсруулах гэж байгаа. Арьс шир, ноос, ноолуур, дайвар бүтээгдэхүүн, яс тоос, цус, сэвс, адууны дэлсүүл, сарлагын хөвөр хялгас энэ хаягдаж чинь үн цэнэгүй байна. Энэ одоо хаягдаад байгаа түүхийдийг л үн цэнтэй өндөр үнэтэй болгоё. Ингэх юм бол малчтын орлого нэмэгдэнэ. Үйлдвэр баригдах юм бол олон ажилгүй иргэд маань ажилтаа болно. Үйлдвэрүүдийг хувийн хвшлийнхэн барина, хувийн хвшлийнхэн маань ашигтай бизнестэй болно. Ийм одоо олон талын ач холбогдолтой давуу талтай учраас энэ баруун бүс нутгийн хэмжээний одоо малын түүхэд боловсруулах, арьс шир, ноос, ноолуур, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр зогсолборыг барьж байгуулж гисэн. Энэ үйлдвэрүүд баригдсанараа одоо арьс шир боловсруулах үйлдвэр, ноос, ноолуур боловсруулж угаах, самнах, эерэх, сүлжихтэй үйлдвэр. За одоо нэг савхин бүтээгдэхүүнээ савхин малгай, савхин гутал, савхин бэлэг хийх үйлдвэр. Малынх нь одоо ясаар нь тийм малын тэжээл хийдэг, тосоор нь савн хийдэг үйлдвэрүүд баригдах юм бол тэр хаягдаад байгаа өөх нь үнцэнтэй болно. Хаягдаад байгаа яс нь үнцэнтэй болно. Хаягдаад байгаа тийм цус сэвс нь үнцэнтэй болно. За ингэхдээ тийм төр хувийн хвшил түншилж байж хувийн хвшилтэд дэмжиж төр тийм тодорхой дэмжлэг үзүүлж явах юм байна гэдэг үднэс 2022 онд үйлдвэр технологийн паркийн тухай хуулийг
2021 онд үйлдвэр технологи паркын тухай хуулийг санаачлаад 2022 онд батлагдсан. Үйлдвэр технологи паркын хууль нь яаж байгаа юм бэ? Үйлдвэр байгуулалтыг гэсэн хувийн хвшлийнхэнда төрөөс газрыг нь үн төлбөргүй гаргаж өгье. Чөлөөлж гаргаж өгье. За дээрээс нь газар дээр нь хашааг нь бариад өгч, зам талбайг нь бариад өгч. Цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус тийм үү? Бүх дэд үтсийг төр хийж өгье. Гэдэг асуудлыг нь хуулиар бид шийдсэн. За ингээд дэд үтсэн шийдэгдсэн үн төлбөр газар дээр хувийн хвшлийнх нь өөрсдөө үйлдвэрээ барьж байгуулна. За үйлдвэрээ барьж байгуулад үйл ажиллагаа явуулж эхлээд арьс ширээ боловсруулад моос нолроо боловсруулаад угаагаас самнаа дээрээ сүлжээд малынхаа дайвар бүтээгдэхүүнүүдийн боловсруулаад ингээд үйлдвэр байгуул борлуулаад эхлэх юм бол 10 жилийн хугацаанд татвараас хөнгөлөе чөлөөлөе гэдэг хуулийг би санаач их болоо батлуулсан. За тэгээд энэ санаач батлуулсан хуулиа хэрэгжүүлэх гэж Ховд аймагт 23 оноос энэ одоо үйлдвэр технологийн паркийн одоо 650 га газрыг одоо тусгай хэрэгцээнд авахулж чөлөөлүүлж аваад одоо энэ дэр ингээд дэд үтсийн ажлууд цахилгаан, дулаан, цэвэр өхрөсний шугам энэ цэвэрлэх байгууламж ингээд одоо эхний үйлдвэрүүд нь одоо ингээд баригдаад эхэлж байгаа. Ийм одоо том дэмжлэг үзүүлж хувийн хвшлийнхнийг үйлдвэр барих сонирхол хөшөөргөө бий болгоё. Ингээм бол хувийн хвшлийнх нь үйлдвэрээ барина. Ингээд баригдсан үйлдвэрүүдээр нь боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг татвараас 10 жилийн хугацаанд хөнгөлөө чөлөөлөд өгчөө. Ингээм бол жинхэнэ одоо юу гэдгийг энэ бизнес инкубатор байдлаар үйлдвэрүүд маань өндөөж босох хувийн хвшлийнх маань те ашигтай орлоготой ажиллаж Монгол улсын эдийн засаг томрох. За малчтын гарал малын төвхөө идэв малчтын орлого нэмэгдэх малын гаралтай төвхөд хаягдж байгаа арьс шир моос дайвар бүтээгдэхүүн зэнтэй болох энэ боломжууд ингэж л бий болох юм. Газар зүйн байрлалын хувьд яг Ховд хотыг түшиглээд гэх юм бол Ховд хотын хажууд баригдсан бас нөгөө бус нутгийн одоо хөгжлийн төв гэдэг утгаараа бас сонгогдсон байгаа. Нөгөө талаас яг Ховд хот яг мал аж ахуй үйлдвэр технологийн салбарт өөрийн гэсэн тодорхой хэмжээний манлайллыг бас харуулж байгаа юм болов. Газар зүйн байршлууд Ховд аймаг одоо бус 5 аймагаас илүү даваа талтай 4 аймаг байсан. Яагаад гэвэл баруун 5 аймагаас Ховд аймгийг тойроод бус аймагуд нь барилдаг. Ховд аймаг бол Баян Илгээ, Увс, Завхан, Говалтад дөрвөлөнтэй хил залгадаг. Үндсэндээ дунд нь байдаг. За мөн дээрээс нь одоо Оросын холбооны улстай хатуучлал замаар холбогдсон. Хятад улстай хатуучлал замаар холбогдсон. Улаанбаатартай хатуучлал замаар холбогдсон. Одоо хойгуураа Увс аймагт дамжаад бас Улаанбаатартай хойгуураа урдуур хоёр талаа холбогдож байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо малын гаралтай түүхээр одоо ингээс үүний үйлдвэр одоо энэ ногоон баригдаж байгаа барилгад ингээс үүний үйлдвэр хийж байгаа. Энэ үйлдвэрд нэг их 80 төгрөгийн борлуулалт хийж тэмээнээс үгээр. А тэгээ яагаад энд газар зүйн байр сонгосон бэ? Тэмээ ихтэй өмнө гов байж тээ, тэмээ ихтэй баян хонгор байж тээ. Гэт ингэсэн чинь тэндээс ингээд сүүг тээвэрлэж цуглуулж авахд засмал замтай сум алгаа ихэнх нь холбогддог байна. Тийм болохоор шорон замаар тэр сүүг тээвэрлэхэд гашлаад муудаад байна. Тийм болохоор танай аймаг дээр байгуулахад хаанаас нь ч аль сумаас нь тэмээнээс татахад бүх сумууд нь засмал замаар холбогдсон учраас энэ давуу тал байна гэж байна. Ийм байдлаар энэ баруун бүс нутагт одоо энэ үйлдвэр технологи парк байгуул, Ховд аймагт байгуул байршлыг сонгосон шалтгаан нь бол газар зүйн байршлын давуу талтай нь дэд бүтцийн хөгжлийн үүдийн бус аймагт илүү хөгжсөн байна. А дээрэс нь аль ч аймагаас нь малын түүхийдийг татаад аваад ирэх асуудал алга. Малын түүхийд татж авчиж буцаагаад одоо Ховд аймагт баригдсан баруун бүсийн одоо бахархал болсон цементний үйлдвэрт цементүүд ачаад явчихна. Хоёр талдаа ачаад малынхаа түүхийдийг авчиж энэ үйлдвэрт өгчөөд буцаагаад цементээ ачаад Говалтаа руу, Завхан руу, Увс руу Баян Илгээ явчихна. Ийм байдлаар одоо өгдөг нөгөө сөрөг тээвэр байхгүй. Энэгээр одоо өгдөг тээврийн зардлыг буулгаж байгаа. Энийг одоо яг Ховдоо сонгогдсон гишүүнүүд Ховд аймагт хийж байгаа болохоор Ховдод юм хийгээд бодож магадгүй. Гэхдээ зорилго нь бол баруун бүс нутгийн иргэдийн тулгымцсан асуудал, баруун бүс нутгийн ард иргэдэд хэрэгтэй зүйлүүдийг хийж хэрэгжүүлэх юм зорилготой. Яг одоо юу гэдэг ингээд Ховд аймгийн хувьд магадгүй таны болон ховдчуудын одоо бахархал болсон бүтээн байгуулалтууд юу яг ямар бүтээн байгуулалтууд байгаа вэ одоо? Хүүхэд багчуудаа зориулж хийсэн одоо хамгийн том бүтээн байгуулалт баруун бүс нутагт байхгүй бүтээн байгуулалт бол баруун бүсийн хүүхд залуучдын парк. Энэ бол үнэхээр одоо бахархдаг бий. Хүүхдүүдтэй бидний ирээдүй болсон хойч үедээ ийм сайхан зүйл хийж бүтээж чадсанараа.
дараад нь одоо бол ховд экоцементийн үйлдвэр. Баруун бүс нутгийн одоо 100 жилийн түүх хийгдээгүй 2020-оос 24 оны 4 жил сүүлийн 4 жилийн хугацаанд Монгол улсын хэмжээнд хийгдээгүй том үйлдвэр. Энэ үүднээс баруун бүсийн бахархал улсад ховд экоцементийн үйлдвэрээс 2-дугаарт нэрлэнэ. За 3-дугаарт нь одоо энэ Эрдэнэ мөрөнгө усан цахилгаан станц. Эрчим хүч байхгүй болдог, гэрэл гэгээ байхгүй бол амьдрах харагдав. Тог цахилгаан байхгүй бол. Тэгвэл өнөөдөр бид тог цахилгаанаа тийм гаднаас Оросын холбоос хятадулс маш өндөр үнэтэй авч байна. Эрдэнэ мөрөн баригдах юм бол бид хямд тогтоо болно. Эрчим хүчний тусгаар тогтнол олно. Энэ үүднээс одоо энэ олон жил хөөцөлсөн ажиллагаа бол энэ одоо бас бахархал болсон. Хөөцөлж одоо үр дүнгээ өгч байгаа том төсөл. Эрдэнэ мөрөнгийн цахилгаан станц одоо ер нь яг бүтээн байгуулалт нь ямар шатандаа гэхүү явж байгаа вэ? Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станц бүтээн байгуулалтын ажил одоо яг эхэлж байна. Одоогийн байдлаар нөгөө 5 км цаатал 70 барих. Тэгээд нөгөө 60 метрийн үнэтэй нуур энэ хавцал дунд шинэ хиймэл нуур үүсгэх. Түүний 70-гийн бүтээн байгуулалтыг барих, тэр лөө одоо барилгын материал зөөж тээвэрлэх замын ажил үндсэндээ одоо хийгдэж дууссан байна. За мөн одоо Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станцын толгоон барилга энэ голын цаатал баригдах, хав толын цаатал. Офис гэсэн үг үү те? Офис одоо турбин генератор бүх одоо яг тог үйлдвэрлэдэг юм энд баригдах юм. Үүн лөө ирж очих одоо гүүр одоо баригдаж чинь тулгуурууд хийдсэн байна. Одоо тун удахгүй энэ дам нуруунуудаа зөөх гээд ингээ бэлдэж байна. Дам нуруу тун удахгүй энэ гүүр одоо л сарын дараа ашиглалтанд орчихно. За ингээд энэ цаатал толгоон барилгын ажил эхэлнэ. Энэ уулыг нөхлөөд 7 метрийн диаметртэй тийм үү? Хоолоогоор түнэлэр 5 км урттай түнэлэр ус дээрээс усч ирэх юм. Тэгээд энэ турбинд эргээд тог болж гарах юм. Энэ одоо моргиотой гол энэ урсж байгаа энэ урс бол ямар ч одоо байгаль орчинд одоо тийм үү? Тийм байна тий. Нөлөөлөхгүй. Эвдэхгүй, байгалийн тогтцоог эвдэхгүй. Угаасаа энэ уулаасаа орж ирж байгаа юм шүү дээ. Уулыг нөхлөн. Одоо хүмүүсийн саланд ус бол хавцал дундор явж байгаа шүү дээ. Тэндээсээ тэгэхээр 5 км цаана 70 бариад тэр 70-аас нааш энэ уулыг түнэлээр 7 метрийн диаметрийн түнэлээр нөхлөөд ус урсж орж ирэх юм. Ингээд бүтээн байгуулалтын ажил энэ сард одоо эхлэх гэж байна. Эрчим хүчний асуудал гэх юм уу? Бид бүхэн бас зөвхөн одоо ховд аймагт үдээгүй баруун бүс нутгийн хэмжээнд одоо эрчим хүчний үн тарифыг хямдруулах, эрчим хүчний тусгаар тогтнолоо олох асуудлыг Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах асуудлыг одоо хийж хэрэгжүүлж эхэлж байна. Тун удахгүй төсөл эхэлж байна. 2012 оноос хойш би Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станцыг барих асуудлыг одоо хөөцөлж эхэлсэн. Энэ төслийг бол Монголын төр 1968 оноос хойш ярьж эхэлсэн юм байна. Тэгвэл одоо ингэ бодиттой ажиллах гэж байгаа. Ингэх юм бол баруун бүс нутаг хямд эрчим хүчтэй бол. Одоогор баруун бүс нутгийн одоо түүхэнд хамгийн том бүтээн байгуулалт бол цементний үйлдвэр байгаа. Тэгвэл цементний үйлдвэрээс даруй одоо тийм үү өшөө том бүтээн байгуулалт одоо эхлэх гэж байна. Эрчим хүчний тусгаар тогтол Эрдэнэ мөрөнгөөс эхэлнэ гэж одоо биелдэг. Яагаад гэвэл өнөөдөр баруун бүс нутгийн маань эрчим хүчний 70% Оросын холбооноос хятад улсаас авч байгаа. 1 кВт эрчим хүчийг 400 төгрөгөөр авдаг. Дөргөний усан цахилгаан станц, тайшийн усан цахилгаан станц 1 кВт эрчим хүчийг 50 төгрөгөөр үйлдвэрлэдэг. 8 дахин үнэтэй байгаа. Тэгвэл Эрдэнэ мөрөнгө усан цахилгаан станц ашиглалтанд орчвол баруун бүс нутгийн хэрэглээг бүрэн хангаад цаана илүү одоо тог үйлдвэр хүчин чадалтай. Дээрээс нь эрчим хүчний үн маань баруун бүс нутгийг бүрэн хангах нь шүү дээ. Ирээдүйд өсөн нэмэлт хэрэгцээг бүрэн хангана. Тэгээ цаана илүү л тог юм уу эрчим хүчний хямдхан одоо дөргөний усан цахилгаан, хайж усан цахилгаан хямдхан тогтоол болчихсон. Дээрээс нь одоо жил болгон Оросын холбооноос 200-аас 300 сая долларыг эрчим хүчний төлбөр төлдөг. Энэ бол 200-аас 300 цэцэрлэг жил болгон барих мөнгө. Тэгвэл энийг төлөхөө болно. Тийм учраас одоо тийм үү эрчим хүчнийд хараат бус болъё, хямд үнэтэй эрчим хүчтэй болгоё баруун бүс нутгаа. Зөвхөн ховд биш шүү дээ. Энэ үүднээс газар зүүн байршлыг ховд аймгийн одоо энэ Эрдэнэ шижигтэй хавцлыг энэ хавцлыг барих бас бололцоотой. Өнөөдөр баруун тав аймгийн эрчим хүчний хэрэглээ 50 МВт байгаа. Тэгвэл Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станцын хүчин чадал нь 90 МВт. Тийм болохоор баруун тав аймгийн тийм үү хэрэгжилж байгаа эрчим хүчнээс дараа бараг 2 дахин илүү тог үйлдвэрлэнэ гэсэн үг. Айл өрхийн тийм үү зардал хэмнэгдэнэ. Тог эрчим хүчнд хэрэгэлдэг. За дээрэс нь айл өрхийн хэрэглээ нэмэгдэнэ. Одоо заавал нүүрс төлж тийм мод төлж утаа гаргахгүй цахилгаан халаагуур бүх асуудал шийдэх бололцоотой хамгийн наазах хэлшээ. Өнөөдөр эрчим хүч өндөр үнэтэй учраас цахилгаан халаагуур баг хэрэгжилж байна. Эрчим хүч хямдарчвал одоо цахилгаан халаагуур хэрэглээд эхэлчихэж байна. Аж ахуй нэгжүүд маань тийм өндөр үнэтэй тогоор бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр бараа бүтээгдэхүүний үн өндөр байгаад байна. Хэрэг тогны үн хямдарчих юм бол бараа бүтээгдэхүүн хямдарч, талх нь хямдхан болчих гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл гутал хувцас нь хямдхан болчихно. Одоо цэм дахиад хямдарч болцоотой болно гэсэн. Тийм байна. Тийм учраас ингээ бараа бүтээгдэхүүнийг хямдарахад эрчим хүч тийм үү? Хямд байх нь одоо маш чухал байна. Ард иргэдэд амжиргааг сайжруулахад, зардлыг бууруулахад, орлогыг нэмэгдүүлэхэд бас эрчим хүч чухал байна.
Тийм учраас одоо олон жил Эрдэнэ мөрөнгө усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг одоо хөөцөлдөж ярьсан. Өөрөөр хэлбэл 2012 оноос хойш ярьсан. Одоо ингээд бодиттой ажиллаж байгаа тэгэхээр баяртай байна. Хүний угаасаа яг анхдагч хэрэгцээнүүдийн нэг бол яалтчгүй амны орон сууц. Дэлхийн улс хотуудад ямар нөхцөл байдалтай байдаг вэ гэхээр яг ингээд нийтийн орон сууц гэхээс илүүтэйгээр өөрийн эзэмшил гэсэн газартаа тухайн газраа одоо яаж хэрхэн тогтжуулж яаж амьдарж байгаагаас шалтгаалаад тухайн хүн одоо бас өөрийн гэсэн нэлээд том баялагтай гэж тооцогддог. Гэтэл манайд Улаанбаатар хотод ялангуяа бүр эсэргээр аль болох нэг хүмүүс нийтийн орон сууцнд л яг өөрийн гэсэн орон сууцтай болохыг. Орон нутгуудын хувьд бас яг нэг давуу тал нь юу вэ гэхлээр газар нутаг бас харьцангуй Улаанбаатарыг бодох юм бол тэлээд явах боломжтой учраас орон нутагт юу яг энэ хашаа байшинг одоо яг өөрийн эзэмшил газараа ингэж одоо амьдрах очноо таатай сайхан болгох гэдэг дээр орон нутгийн иргэд ялангуяа бас Ховд аймгийн иргэд юу бас хэр тийм оролцоотой манлайлалтай байдаг бол. Гадаадын улс орнуудад яагаад те нийтийн орон сууцнаас татгалзаад нийтлэгээрээ тийм үү амны орон сууцнд амьдэрдэггүй гэхээр ерөөсөө л дэд үтсийн асуудал. Тэр газар дээрээ те амны орон сууцаа барихт нь төрөөс цэвэр бохир усны шугам, халаалт, халуун хөлтөө ус. Дээрээс нь цахилгаан энэ бүгдийг шийдэж өгч шүү дээ. Тийм болохоор тэн дээр тэр хүн амныхаа орон сууцыг бариад эсвэл худалдаж яваад амьдрах боломжтой болсон. Манад яагаад тийм үү гэр хорооллын амны орон сууцтай амьдарч болохгүй байгаа юм бэ гэхээр эсвэл дэд үтсийн асуудал шийдэгдэх. Тийм учраас нийтийн орон сууцыг тэмүүлж байна. Тэгвэл үүнийг шийдэх шийдэл бол ерөөсөө гэр хорооллыг дэд үтсжүүлэх. Эхний ээлж нь цэвэр бохир усны шугамтай. Ингээм бол үүний цааталтанд дагаад одоо эерэг одоо олон одоо нөлөөллүүд байна шүү дээ. Тэр нь юу вэ нөхөр дэд үтс тавиад өгчих юм бол халуун хөлтөө устай цэвэр бохир устай хашаанд амны орон сууцаа бариад аятаа тухта амьдрах бололцоо бүрдэж байгаа. За нөгөө нэг том асуудал бол Улаанбаатар гэсэн ганцхан таталцлын төвтэй болцсон. Улаанбаатар гэсэн ганцхан таталцлын төвүүд юм задлах юмсан. Баруун бүс, зүүн бүс, төвийн бүс, сангаан бүс одоо говийн бүстэй бас ингээд бас өөр өөрсдөө гэсэн таталцлын төвтэй болох юмсан гэж би бас олон жил ярьдаг байсан. Ингийн тулд орон нутагт ажиллаж амьдарч байгаа ард иргэдийг дэмжсэн бодлого хэрэгтэй байна. Тэр одоо татварын хөнгөлтийг үзүүлдэг бол татварын тийм үү одоо орлого дээр нэмэгдлийг одоо үзүүлэх болъё гэдэг асуудал биш ярьдаг байсан. Энэ маань одоо энэ жилээс одоо тодорхой хэмжээ бодиттой хэрэгж эхэллээ. За энийг бас ард иргэд маань ойлгодог болж байгаа. За төрийн одоо хууль тогтоох, төрийн бодлого тодорхой төвшөнд одоо ойлгодог болж маш сайн. Яагаад гэвэл Улаанбаатарыг задлаа, Улаанбаатарын төвлөрийг сааруулах ингийн тулд орон нутагт амьдарч байгаа иргэдэд илүү дэмжлэг үзүүлэх гэсэн бодлого маш том өөрчлөлт гарч байгаа. Энийг л бид нар бас хийж хэрэгжүүлээ. Өнөөдөр одоо Улаанбаатар хотын утаа 21 аймгийн төв утаа бол өвөлдөө маш том гамшиг болсон шүү дээ. Монгол улсын одоо үндсэндээ одоо ард иргэдэд эрүүл мэнд амь настай тийм аюулгүй байдал хамгийн том одоо хор уршиг учруулж байгаа асуудлуудын нэг бол агаарын бохирдлын асуудал гэсэн. За түүнээс дутхгүй дахиад нэг том асуудал бол хөрсний бохирдол болж байгаа. Ерөөсөө л хэдэн 10 жил хэдэн 100 жил одоо тэр юм уу? Нэг хашаандаа тэгэл жорлонгоо ээлж ухаж одоо ухсараа жорлон ухах газаргүй болцсон. Тэр бөө хөрсний бохирдол болсон. Тэгэл одоо үер болохоор усаад явчихдаг дахиад ухах гэдэг ухаж болдгоо. Тийм учраас одоо энэ одоо хөрсний бохирдол, агаарын бохирдлын утааны асуудал хоёрыг шийдэх нэг шийдэл бол нөгөө талд дахиад гэр хорооллыг дэд үтстэй болгох. Гэр хороолд амьдарч байгаа гал төлж байгаа, гадаа гарч бие засч байгаа иргэдээ гал төлөхгүй болгох. Дээрээс нь гадаа гарч бие засахгүй болгох асуудал. Ингээм бол Монголын төрийн, Монгол улсын одоо том одоо тийм үү хамгийн том тулгымцсан асуудал болоод байгаа. Агаарын бохирдлын асуудал, хөрсний бохирдлын асуудал нэгдүгээрт нь шийдэгдэж байгаа. За хоёрдугаарт нь ард иргэд маань тий хашаанд амны орон сууцаа бариад аятаа тухтай амьдрах боломж бололцоо бүрддэг. Энэ үүднээсээ л одоо шинэ Ховд аймагт одоо бид бас хашаандаа сайхан амьдрах төслийг хэрэгжүүлж гэр хорооллынхаа иргэдийг дэд үтсийн шугам шүлжинд холбох одоо ажлыг эхлүүлсэн. Би одоо хүүхэд байхдаа бас гэр хороолд өссөн Ховд аймгийн төвд. Гэр хороолд өсөд би айлын том хүүхэд учраас аав ээжтэй туслаад худгаас ерөөсөө л одоо мэдээ орсон цагаас худгаас ус цөөж л одоо тийм үү. Миний одоо ажил аав ээжтэй тусалдаг гэж эхэлж ирсэн. тийм учраас тэгээ одоо би 8 хунгар ус цөөдөг.
8 хунгар уцсан 8 хүн чинь 70 дугаар. Тэгээ тал нь гэртээ харихад асгараад гэртээ харих жоохон хөөхт. Хоёр одоо бориундаа хавирч асгараад авчдаг байсан тал устаа. За эргээд аавтайгаа мод хөрөөддөг. Модоо хөрөөднө. Хөрөөдсөн модоо хагална. Хагалсан мод маань нойтоо учраас тийм хатахгүй. Тэгээ хатаа нь ингэж өрөөд. За тэгээ дараад нь өглөөний нүүрс, өдрийн нүүрс, өдөөс хойш оройн нүүрс гээд хичээлээд харж ирэл хүүхдүүд бол үнэхээр гэр хорооллын хүүхдүүдийг хийдэг үндсний ажил бол эхлээд худгаас усаа зөөдөг. Дараад нь модоо хагалж модоо хөрөөддөг. Тэгээ нүүрсээ бэлддэг. Хичээл хийх цаг маш бага гардаг. За ээжүүд нэг өөрхий орой ирэл галаа түлдэг, хоолоо хийдэг. Өглөө эрт босоод хүүтэнд өвлийн хүүтэнд дахиад галаа түлж тийм үү гэрээд улаацуулдаг гэл. Ийм л одоо амьдрал дунд үндсэндээ амьдэрдэг байсан. Тэгэл гадаа гарч бие засна. Гадаа гарч бие засах чинь тийм үү бас өвлийн хүүтэнд даарч гэнэ зуны одоо халуун тийм үү. Энийг л шийдээ. Энийг шийдэхин тулд яагаад заавал гэр хороол тийм үү. Заавал утаа гаргаж амьдрах хэрэгтэй. Яагаад заавал гэр хороолт хүүхд худгаас усаж амьдрах хэрэгтэй. Яагаад заавал гадаа гарч жорлонтой бие засах тийм үү. Гэдэг үүднээс энэ төслийг санаачилсан. Тэгээд гэр хорооллынхаа дундуур цэвэр бохир өстэй шугам тавьж өгсөн. Ингээд цэвэр бохир өстэй шугам тавиад өгсөн чинь манай Ховд аймгийн одоо гэр хороолд амьдарч байгаа иргэдийн хоосон хашаа урд нь 5 сая төгрөг үнэтэй байдаг гэсэн. Одоо 50 сая төгрөг үнэтэй болсон. Ийм одоо байшин барьцсан хашаанууд нь одоо 100 сая төгрөг үнэтэй болсон. Ингэж үндсэндээ тэр газар үнцэнтэй болсон. Одоо үндсэндээ гэр хороолл дундуур цэвэр бохир өстэй шугамтай газар доогуур шугамтай хашаа гэдэг бол үндсэндээ алтны судалтай газар л гэсэн үг. Ийм үнцэнтэй болсон. Ягаад гэвэл аятаа тухтай амьдрах бололцоо өртөж байгаа. Одоо хүн болгоно л одоо тэгээд ер нь бол болж л өгвөл хашаандаа л сайхан амьдраасаа гэж маш их хүсэж байна. Одоо яг хашаандаа айл болгоно те цэвэр устаа. За дээрэс нь тогоор эн чинь шүн нь болохоор ингээд тогийг тэглээд өчөж байгаа байхгүй юу? Тэгжээч ингэж тогны мөнгө бас баг гарч байгаа. Яг байранд амьдарч байгаа юм шиг байранд амьдрахаас илүү одоо тав тухтай орчин нөхцөл бүрдүүлж амьдарч байгаа учраас үнэхээр хашаанд амьдрах бол үнэхээр сайхан байна. Одоо тал уусандаа ингэж орчиж байгаа юм тий. Ингээд орчин бойлоор асаагаад тал уусанд орчин. Уснаас нь аюу сайн нууд цаашгаа. Оо зөө. Манай хүүхд жаргаж байгаа юм байна дээ. Өвөр зөнгөө усанд орноо манай хүүхд. Зөнг халуустай. Угаалгын машинаар хувцаа бүр автомат угаачна. Усандаа орчин. Ингээ Одоо н орон сууцнд крантай гоожлоод харин тийш тий. орон сууцнаас Халуун хөдөөс гоошно. Ховд аймгийн ер нь яг нийт хичнээн хувь нь яг одоо гэр хорооллоо тий. Яг төслийнхөө хүрээнд та хичнээн айлуудад бас яг цэвэр бохир усыг шийдээд ханнаас нь ус гоождөг болчихоо. Ховд аймаг маань нийтдээ 5700 өрхтөө гал төлж нөгөө яндан гаргадаг. Нийтийн орон сууц бас 5000 гаруй. За тэгээ 5700 одоо гал төлж утаа гаргадаг, агаар орчин бохирдуулдаг, хөрс бохирдуулдаг айлуудын өнөөдөр 3000 айл нь цэвэр бохир усны шугамд холбогдоод халуун хүүтэн цэвэр бохир устай гал төлж утаа гаргахгүй гадаа гарч тийм үү даарч хөрч бие засахгүй амьдрах бололцоо боломж бүрдсэн. За нөгөө талаас ингээд ийм бололцоо боломж бүрдчихэд байшин барихтаа тийм хашаанда амны орон сууц одоо хүний амьдралын бас өөрөө хэллээ шүү дээ. Анхдагч хэрэглээ бол аятаа тухтай орчинд амьдрах. Ингэхдээ бол нэг орон сууцыг бол нийтийн орон сууцыг өндөр үнэтэй холдож авдаг. Одоо Ховд аймагт 1 м квадрат байшин шинэ орон сууц 2,500-аас 3 сая төгрөг үнэтэй байж байгаа. Тэгээд тэрийг холдож авах бололцоо. Өөрөөсөө амны орон сууцаа барих гэхээр эсвэл чанаргүй хямдхан барьчих гэдэг. Эсвэл хит өндөр үнэтэй барьчаад байсан. Тийм болохоор бид нэр амны орон сууцыг яаж тийм үү загвар жишг байж болох вэ? Хамгийн хямд, хамгийн чанартай, хамгийн ая тухтай, тохи тухтай, төлөвлөлт сайтай. Ийм загварын одоо уралдаан зарлаж байгаад энэ байшингуудыг барьсан одоо харагдаж байгаа. Энэ одоо бол 4 айлын байшин. Одоо тий ах дүүнэр найз нөхдөөрөө ингээд дөрүүлээ амьдрий арай жоохон баг талбайтай илүү жоохон хямд өртөгтэй. Метр квадрат 1 сая орчим төгрөг босч байгаа. За энэ бол 2 айлын байшин. Хэд хэдэн сонголттой. Энэ одоо хэд хэдэн сонголттой хуваартай. Үндсэндээ 1 саяас 1 сая 200 энэ байшингууд босч байгаа. Метр квадрат. Тэгэхээр нийтийн орон сууцнд 2 сая 500-аас 3 сая 500-аар 80 м квадрат талбай буюу одоо 210 сая төгрөг тийм үү? 80 м квадраттай байшин худалдаж авах уу? 2.5. Амныхаа өөрийнхөө өмчийн газар дээрээ тийм үү? Амны орон сууцаа тийм 80 м квадратыг сая 200 гэдэг 90 сая төгрөнд босгоод тэгээ гоё тогтчуулаад мод тариад, зүлэг тариад, хүлэмж бариад, хүүхдийн тоглоом талбай байгуулаад, гараж бариад, чөлөөт орж гардаг, хүүхдүүд нь тоглож нааддаг. Гаднаа машина тавьчихдаг, айжчих аюулгүй. Хүлэмжиндээ тийм үү?
өвөрцөй помидор одоо нарийн нөгөө сонгон сармисаа тарьцдаг. Ингээд амьдрах үед бол илүү одоо хашаанд илүү аятаа тухтай бөгөөд хямдхан байдаг. А нийтийн орон сууцнд бол илүү өндөр үнэтэй 4 ханал худалдаж авчих. Зүүн талдаа айлтай, баруун талдаа айлтай, дээрээ айлтай, доор айлтай. Газар байхгүй, гарч тоглох бололцоо байхгүй, чөлөөтэй орж гарах бололцоо. А тэгвэл одоо энд бол тийм заавал цуслан муслаагаар гэдэг яваад шаардлагагүй. Гараад одоо ингээд зүлгэн дээрээ хүүхдүүд нь гараад махашраа ичэн тоглож чинь. Яг газраа тийм одоо үнцэнтэй болгоцсон тийм мод барьсан одоо амьдрах хошнол төр чинь таатай болгож байгаа жишээнүүд л ховдод олон нуу тий. Олон одоо ингээд цэвэр бохир усны шугам тавиад өгснөөс хойш одоо тийм ховдод үнэхээр одоо сайхан Монгол улстай жишг тийм загвар болох сайхан амьдарч байгаа айлууд маш олон байна. Маш гоё сүйдвэрс барьсан, маш гоё мах шаарддаг газартаа болцсон, маш гоё зүлэг тарьцсан, хүүхдүүд нь тоглох гоё тоглоомын талбайтай айлууд маш олон болж байгаа. Мод тарьцсан, хүлэмжтэй тийм үү. Хүлэмжиндээ одоо нөгөө үрцээ, помидор, сонгон сармис, шийгва, жимсгэн тарьцсан одоо айлууд бол маш олон байгаа. Цаашдаа ингээ бие биенээсээ суралцаад, бие биенээсээ дуурайгаад өшөө одоо илүү одоо хашаанда аятаа тухтай аз жаргалтай амьдрах сонголтыг одоо нийтийн орон сууцнаас илүү ховдчууд нь сонгож эхэлсэн. Эхлээд энэ хашаалчийг ирэхэд чинь тэгэл уснаас ихсүүлээд хэцүү ингээд нэг хэдэн муучлууд тэр юм хийхэд бол зөөврийн устаа ус айгүй хэцүү байсан. Тэгэл монгсон тусаа нөөслөө зөөврийн устаа байгаал. Тэгээд бид нар чинь мод тарих ч айгүй их ус орно. Тэгээд зөөврийн усны гэдгээрт айгүй хэцүү. Тэгэл одоо нөгөө юута энэ шугам цэвэр бохир дулаангийн чинь байхгүй болохоор чинь хашаанд чинь мэдээж нөхөн жорлонтойгоо л байж байгаа юм бид нар. Тэгэл нүрсээ төлнө. Ийм л байгаа юм. Тэгээ одоо яг энэ шугам сүлжээ энэ дэд бүтцийг шийдэж өгч байна гэдэг бол байшинд амьдарч байгаагаас яг дутхгүй л хашаанд сайхан амьдрах бүх нөхцөл боломж бол энэ дэд бүтц шийдэж байгаа асуудал бүх одоо асуудлыг шийдэж байна л гэж ойлгож байгаа шүү дээ. Одоо аль болохоор яндангуу, нүрс төлөхгүй, нөхөн жорлонгүй, агаар хурсны бохирдлгүй хашаанд одоо аюулгүйн цэвэр өвчнөд амьдрах нь их чухал байна л да. Нэг 4 анны дунд байшинд амьдрахаас илүү цэвэр агаарт энэ сайхан өөрийнхөө гараар тарьсан ногоо, жимс ногоо бас ингээд дургуулад хүртээд явна гэдэг ч бас. Манай хашаанд одоо 100 гаруй төрлийн 10-д нэр төрлийн 100 гаруй мод байгаа. Тэгэл энэ замаа дагуулад яг нөгөө засч яаж болдог энэ хайлаас шар хайснууд байна. Тэгээд бүх төрлийн нөгөө агч шар одоо нөгөө голт бор байна, агч мод байна. Арцны модыг бас тарьж үтсэн, туршсан, гацуур тарьсан гэл ингээд 10-аад төрлийн моднууд тарьсан. Тэгээд хүнсний ногоо бол бүх төрлийн нарийн ногоог тарьж байгаа. Бас 10-аад төрлийн. Тэгэл төмс манжин ловн, сонгон сармистай, өвөрцөй помидор, тэгэл нөгөө салаатны навч, яншүү гэл бүх нарийн ногоонуудыг тарьж үтсэн. Заавал хүлэмжихгүй гадаа ч гэсэн аягүй сайхан ургадаг юм. Тэгээд энэ шөнийн тарифтай тоол төлбөргүй төгөр халаалтын асуудал шийддэг. Цаашдаа бид нар одоо Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтанд ороод явчих юм бол эрчим хүчний үнэ өшөө илүү хямдарна. Өшөө илүү одоо саятаа тухтай амьдрах бас бололцоо боломж бүрдэнэ л гэж тарж байгаа. Энэ одоо яг та бүхний санал болгоод байгаа энэ жишг байшингууд шүү дээ, хаусууд гэж нэрлэдэг. Эн чинь бас харьцангуй хямдхан зардалтай байгаад байгаа шүү дээ. Санал болгож байгаа шүү дээ. Тэр нь одоо нөгөө нэг цементний үйлдвэртэйгээр өнгөрж байна. За цементний үйлдвэраас энэ байшингууд барих чинь цементтэй үндсэндээ баруун аймаг чинь 701 тонн 700 мянган цемент хэрэглэдэг байсан одоо 340 мянга болсон. 2 дахин буурсан. Тэр хэмжээгээр энэ барилгад ордог цемент тийм үү? Цементийн эдлэл тийм одоо төмөр бетон эдэл гэж яддаг цементийн эдлэл бүх үн буурч байгаа. Тэр хэмжээгээ цаашдаа бол энэ одоо барилгын үн бас дахиад буурна. Одоо Ховд аймагт бид нар бас дахиад ингээд арматурын төмөр үйлдвэр байгуулах шүү. Тэгэх юм бол дахиад энэ байшингуудын дахиад буурна. Өөрөөр хэлэх юм бол цаашдаа одоо энэ жишг үнээс нэх одоо өсөхгүй энэ хэмжээндээ бид нар одоо хашаандаа юм сайхан амны орон сууц амьдрал бариад амьдрах боломж бүрдэж байгаа. Гоё юм аа. Тэгээ нэг урд нь одоо үндсэндээ нэг амны томхон орон сууц барихад 20 сая төгрөгийн цемент ордог байсан бол цементний хямдарснаар 10 сая төгрөгийн цемент ордог болж байгаа. Тэр хэмжээгээр амны орон сууц барих байгаа айл болгоноос 10 сая төгрөг хэмнэгдээд карманд нөлөөлж байгаа. Цементний үйлдвэрийн бас нэг ашиг тус бол ийм байдлаар энэ баригдах орон сууцнуудын маань үн өртөө цаашдаас өшөө илүү бас буурах болов гэж бодож байна. За бид бүхэн Ховд аймгийн төв болох Жаргалан сумын 12 багийн доод 12 багийн 7 баг дээр нийтдээ 54.7 км цэвэр болон бохир усны магистрал шугамыг татаж дууслаа. Ингэснээр 30000 айл өрх
өөрийнхөө ашиг дотроос, өөрийн байшин дотроос яг байрны айл шиг цэвэр бохиртой болох боломж нь бүрдэж байна гэсэн үг. За яг өнөөдрийн байдлаар буюу 2024 оны эхний одоо улирлын байдлаар бол нийтдээ 503 өрх бол цэвэр бохирын шугамд холбогдож, за ихэнх айлууд нь бол яндангаас салсан цахилгаанаар халдаг болсон байна гэсэн. За эдгээр байшингуудыг одоо Ашаандаа сайхан амьдрахад төслөөс үнэлбэргүйгээр зураг болгон төсөв 3D зураг бичлэгүүдийн үнэгүй аваад өөрийнхөө Ашаандаа барихтаа цэвэр бохирын шугамыг давхар 90% хөнгөлөлтөд холбогдох боломжтой. За мөн дээрээс нь барьж дуусаад үйл хөдлөлгийнхөө гэрчлэгийг авсан цагтаа арилжааны банкар ороод ипотекийн 3% зээлэнд орж болно гэсэн. Урд нь яадаг бас их хурлын гишүүд өөр өөрсдийн аймаг, өөр өөрсдийн сонгогдсон сум тойрог гэдэг ерөөсө тэнд сургууль барих, цэцэрлэг барих, эмнэлэг барих эндээ л илүү анхаардаг байсан. Энэ бүс нутгийн хэмжээний том төслүүд, том бодлогууд ерөөсө анхаардаг байсан. Энэ одоо бүсчилсэн хөгжлийг 2024 он Монгол Улсын засгаас бүсчилсэн хөгжлийг дэмжих зүйл болго зарласан. За сонгуулийн тогтолцоо маань одоос бүсчилсэн байдлаар зохион байгуулагдж байгаа. Үндсэндээ одоо бүс нутгийн хэмжээний томоохон төслүүдийг хөтлөхөд маш том одоо хөшөөрөг болж байна. Өөрөөр хэлэх юм бол одоо ингээд бүсчилсэн байдлаар одоо сонгуул явагдаж байгаа. Бүсийн энэ бүсээ сонгогдсон их хурлын гишүүд хамтраад одоо бүс нутгийн хөгжлийн төлөө нэгдээд нийлээд хамтраад ажиллах одоо маш том одоо нэг шийдэл гэдэг юм уу те эргэлтийн одоо бий болгож байгаа. Тийм болохоор баруун бүс нутг бол одоо ирэх жилүүд илүү одоо эрчимтэй хөгжнө. Илүү одоо тийм эрчим хүчний асуудал, зам харилцаа, үйлдвэрийн асуудлыг бол илүү олуулаа нийлээд нэгдээд илүү хурдтай, илүү одоо те үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм аа. Тийм болохоор одоо энэ төлөөл одоо бүгдээрээ сайхан хамтраад ажиллая гэж бодож байгаа да. Ярилцсан өндөрлүүлээ. Тэгээ бидний урилгыг хүлээн авч Ховд аймагтаа бас урьж Ховд аймагт одоо хийгдэж бүтээгдсэн бүтээн байгуулалтууд. За нөгөөтэйгүр би таныг бол ингээд нэг харж байгаа нь улс төр шидгээрээ л харж байгаа тий. Агтаа бол бас яг магадгүй өнөөдрийн нэвтрүүлгээр та хоёрын ярилцлагыг үзэгчд үзээд надтай адилхан таныг бас нэг арай өөр өнцгөр харах тэр нэг одоо бас боломж байсан гэж харж байна яг энэ нэвтрүүлгээр тантай ярилцсан. Дангаараа биш хамтдаа хөгжиж, дээрээс нь биднэрт ирээдүйд хөгжих нөөц бололцоо бүх зүйл нээлттэй байна. Гол нь доктортой бодлогоо хэрэгжүүлээ. Энэ бол өнөөдөр шийдээд маргааш болчихсон зүйл биш. Удаан хугацааны турш бодож төлөвлөж, цаашид ч удаан хугацаанд үргэлжлэж үр дүнгээ өгөх шахагдшгүй баялаг юм а гэдгийг ойлголоо. Үзэгчд маань ч гэсэн бас адилхан ойлголтыг авсан байх гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа зорьсон тэр ажил үйлсэд нь хамгийн том амжилтыг хүсээд тэгээ харилцаа өндөрлөе да. Баярлалаа. Тэгээд бас Монгол улсынхаа алс баруун хязгаарын тий нэгэн аймагт ирж одоо бидний хийж бүтээж байгаа ажил бүтээн байгуулалт. За бас баруун бүс нутгийн ард иргэд аж амьдрал миний одоо бас одоо тий аж амьдралыг танилцаж одоо бас сайхан нэвтрүүлэг хийж байгаад бас баярлалаа. Ерөөсөө Улаанбаатар гэсэн ганц талцлын төвийг задлах тийм үү энэ одоо харьцангуй одоо аслагдсан бүс нутаг эдийн засаг болон дэд үтсийн сул хөгжсөн энэ аслагдсан бүс нутагт ажиллаж амьдарч байгаа ард иргэд орлого багтаа зардал өндөртэй амьдарч байгаа. Үүнээс бол амьдралын чанар нь тийм муу байгаад байгаа. Үүнийг шийдэхийн тулд одоо үндсэндээ сая одоо бидний бас ярилцсан томоохон төслүүд одоо зориулагдаж хийж хэрэгжиж байгаа. Ганцхан Ховд аймаг биш энэ баруун бүс нутгийн ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх. Баруун бүсийн ард иргэдэг илүү одоо тийм орлогын нэмэгдүүлэх, зардлыг бууруулахад энэ одоо ярьж байгаа томоохон төслүүдийг бас олон жилийн өмнөөс хийгээд хэрэгжүүлээд өнөөдөр ингээд эхний ээлжид одоо цементний үйлдвэрээс ахуулаад өргөж өгөөд эхэлж байна. Үүнтэй адилхан цаашдаа олон сайхан төслүүд бас хийж хэрэгжиж баруун бүс нутгийн ард иргэдийн амьдралаас илүү өргөж өгнө гэдэгт би итгэлтэй байгаа. Баярлалаа. Баярлалаа.